Шөнө оройн цагаар нэгэн ресторан дотор хүүхдийн тоглоомын буланд хоёр найзал байв. Drop me 3 times. Okay, where'd you go? Энд хүүхдч байхгүй, хүнч байхгүй. Намгүн хинч байхгүйг ашиглан уйдсан хоёр найз хүүхдийн тоглоомын хэсэг рүү гүйлтэн орж хөгжөлтгөр шийджээ. Тэд хүүхдчийг хөөрч, аваарч, мөлхөж элдвийг туршиж үзнэ. Эхэндээ зүгээр л инээ төөртэй тоглоом мэт санагдаж байсан мөч эцэст нь айдас дагуулсан бичлэг болон хуурин гэдгийг тэд огтхонч таамаглаагүй. Okay, this is my POV. Enjoy. This is where I have to get up to. This is really hard. I feel too big to do this. Do you call us out of breath with riding? Yeah. Wait, where'd you go, left or right? I went left. Which way do I go? I feel like I'm in Alice in Wonderland. Okay, she went that way. Freaky. Yours is brighter, mine's all dark. Okay. You guys, I can't do this. I feel like I keep bonking my head too. That's crazy. There's like actual down here. This is literally for human hamsters. Oh my god, someone bashed in this window. I feel like this is Нэг нь бичлэг хийж байхад нөгөөх нь хаа нэгтээ тоглоомноор орно алга болсон байв. Камерын байнгын хөдөлгөөнтэй анир чимээгүй орчин донд зөвхөн найзуудын хоолой сонсогдно. Гэвч бичлэгийг хожим үзэхэд нэг зүйл анзаарэгджээ. Хинж байх эсгүй хаа нэгтэйгээс гаширсан нэгэн дуу камерын микрофонд бичигдсэн байлаа. Yours is brighter, mine's all dark. Энэ дууг тухайн үед бичлэг хийж байсан хүн сонсоогүй. Тэр зөвхөн найзынхаа холоос хашгирч буй хоолойг сонсож байв. Гэтэл бичлэгийн арт талаас яг л бага насны хүүхэд шимнэн яаж байгаа мэт намуухан дуу сонсогддог. Тэр нь ойлгомжтой үгч биш харин яг л хүүхэд ямар нэг юм өглөж амандаа бутнаж байгаа юм шиг. Үзэгчид энэ хоолойг сонсоод нэг зүйлийг таамаглажээ. Энэ тоглоомын буланд ямар нэгэн хүүхдийн сүнс шүлжчихсэн юм биш үү? Хэрэв үнэхээр тийм бол шүн хөнгүү үед энэ газар яг юу болдог нь бүрч сонирхолтой. Онгоцны цэвэрлэгээний ажил хийдэг нэгэн залуу ээлжийн ажлаа дуусгасныхаа дараа сониуч зан хөдөлж хийж боломгүй нэгэн зүйл хийхээр шийджээ. Цэвэрлсэн онгоцоо орхихийн оронд ганцаараа үлдэж камераасаа бичлэг хийж эхэлсэн байна. Онгоц хоос нь чимээгүй гадаа шүн дунд болсон байна. Залуу онгоцны арын хэсэгт сууж бичлэгээ хийж зүгээр л тоглож байгаа мэт дүрсгэж байв. Гэхдээ энэ тоглоом удалгүй жинхэнэ айдсын эхлэл болж хуурна. No, I know I'm not dumb enough to lift those shades up because I got my flash on it here. They gonna catch my ass if they see. I ain't gonna lie to y'all though, it's mad cold in here. And it's dark. I mean, I know it doesn't look that dark on the camera, but it's dark. Let's go! Let's go! Right, sitting on the back of the plane. And y'all probably think I'm insane. Probably think I'm doing this for fame. Probably think I'm doing this shit for fame.
Тэр камера асаага 50 сууж байтал гинэд ойрхон байрлах нэгэн хоосон суудлын хамгаалалтын бүс өөрөө газар цавж хүчтэй цохилтоор газар дүнжээ. Хамгийн гайхалтай нь тэр суудал дээр хинч байгаагүй, хөдөлгөх хүнч байсангүй. Гэтэл бүс яг л хин нэгэн яарч босоод бүсээ огцом тайлсан юм шиг хүчтэй хөдлөв. Залуу айд сандарсан чигээрээ онгоцны арлуу зүгтэн орж хэсэг хугацаанд тэндээ нуугджээ. Тэр тэнд хэдэн цаг болсон бөгөөд эцэст нь онгоцыг шалгаж байсан ажилчид түүнийг олж онгоцноос гаргаж ирсэн байна. Хожим тэр бичлэгээ дахин үзэж энэ явдлын талаар ярьсаар байжээ. Ганц л зөвл түүнд тодорхой байв. Тэр онгоцонд дахиж орохгүй нь лавтай. 2024 оны 8 сарын 27 оны өдөр нэгэн дэлгүүрийн менежер ажиллаа хийж байх үедээ тайлбарлах аргагүй нэгэн зүйл харжээ. Хайрцаг онгойлгож бараа өрж байсан жирийн нэгэн мөчөд анхаарлыг нь татсан нэг хачирхалтай үйл явдал болсон байна. Айдас давтсан тэрээр бичлэг хийж тухайн агшныг хадгалж авчээ. Учир нь өөрт нь итгэх хүн олдохгүй байх вэ хэмээн бодсон хэрэг. Single night. Just putting things away from the box. All right, now watch. I want you guys to focus on this area right here. Okay? Hold on, let me speed this up a bit. They haven't got the first clue on how to use it. All right, watch. If you have the doctrine right and you stow it on a shelf in your closet and do not pull that doctrine out. Boom, you see that? What good does that I'm gonna doctrine? get back here for you guys to give you a better view. When a man hears the Look at that. and I did And I'm just like tripping, like, what? Okay, but pay attention to this area right here. I've never read. I can grant that they Watch. they could teach justification correctly. But so what? It's not what I asked you. Is that you? Look. I'm here by myself. Nobody's here. It's just me. See that? Come out. I'm not afraid of you. Is that you that threw down the box earlier? Come on out. You don't scare me. Come on out, pussy. Always trying to mess with me. Oh! Oh, shit. No. Hell no. Hell no. Let me see. Hold on. Where am I? I'm here. Where am I now? Look, there I am right there. Look, you see that? You see that? Nah. Nah. Hell no. Бичлэгийн сүүл хэсэгт илүү аимшигтай зүйл гарч ирнэ. Менежерийн яг ард байрласан камерын бичлэгтээ түүний ус гинэтхэн дээшээ хөөрч хурдан хүчтэйгээр татагдаж байгаа нь харагдана. Яг л ард нь хин нэгэн зогсож байгаад гинэт үсийг нь шүүрч татсан мэт.
Гэвч түүний ард хүн байсангүй. Камер үнийг тодхон харуулна. Менежер сандран эргэж хараад зүгтаажээ. Хяналтын бичлэгийг үзсний дараа тэр бүрч их балмагцсан байв. Хэрвээ ард нь хэн нэгэн байгаагүй юм бол түүнийг татаад байсан тэр гар хинийх байсан бэ? Үзэгчид үүнийг сүнс хэмээн үзжээ. Харин зарим нь юуж болсон гэдгийг бүрэн ойлгохгүй байв. Менежерийн хувьд бол эргэлзээгүй. Энэ бол өмнө нь ч түүнийг оролдож байсан үл үзэгдэгч нэгэн оршихуй мөн гэж тэр итгэдэг ажээ. Алиша гих бүсгүй өөрийн машиндаа суун шүн донд найз залууга ажлаас нь авахар хүлээж байлаа. Энэ нь түүнд жирийн нэгэн орой мэт санагдсан ч тэр анзааралгүй өнгөрч боломгүй нэг зүйл нүдэнд нь тосчээ. Машины цонхоор харахад замын эсрэг талд нэгэн жижигхэн даруухан мотель харагдаж байв. Гаднаа нам гүм хинж байхгүй яг л өдрийн амьдрал дуусаад шөнө орхиод явсан мэт. Тэнд юу ч болж байгаа шинжгүй байлаа. Ивч тэр мотелийг анхааралтай ажиглах тусам бүх зүйл огт өөрөөр санагдаж эхлэв. Алиша уцаа гаргаж бичлэг хийж эхэлсэн байна. Bro, focus. That's it right. What the bro? What the Камерын дурангаар харуул цонхны цаана нэгэн харанхуй дүр гинэтхэн үзэгдээд анивчих мэт алга болно. Дахиад гарч ирнэ. Бас л алга болно. Энэ нь ердөө гэрэл сүүдрийн тоглолтын эсвэл нүд хуурч байна гэж бодхыг оролцсон ч тэр дүрс дахин гарч ирсээр л байв. Алиша эхэндээ нүдэндээ буруу харагдсан байх гэж өөрийгөө тайвшруулахыг оролцсон ч зүрхэн улам хурдан цохилт би энэ хөшөж эхлэв. Камер энэ дүрсийг дахин барьж авч амьдсан ч бичлэгийн төгсгөлд тэр харанхуй дүр яг л агаар дуусаж буй мэт аниргөөхөн арилжээ. Яг юу байсныг нь хэлэхэд бэрх. Хүн байсан уу, сүүдэр байсан уу, эсвэл ер бүсийн хачирхалтай зүйл үү? Тэрээр яг юу харснаа ойлгоогүй ч ганцаараа мэдрээд өнгөрөх зүйл биш гэж бодсон болтой. Тиймээс өөрийн харсан зүйлд хариулт болохоор эсвэл бусдын санаа бодлыг сонсохоор энэ бичлэгийг олон нийтэд хуваалцахаар шийджээ. Харин та юу гэж бодож байна? Тэр цонхны цаана яг юу байсан бэ? 2022 оны 9 сарын 26-ны орой нэгэн гэр бүл энгийн л нэг шөнийн амралтаа эдэлж байлаа. Тэдний хувьд энэ орой жирийн мэд санагдсан ч гинэт хаалганы бариул төлгөөтэй байсан жижиг хонх жингэнэн дуугарсан нь бүхнийг оронгоор нь эргүүлж орхисон. Гэр бүлийнх нь тэр үед хинч зочлохоор ирнэ гэж бодоогүй байсан бөгөөд гинэт гарч буй дуу чимээнд цочин тэд анхааралтай сонирхол нь юу болж байгааг мэдхийг хичээнэ. Эхний дуу тэдний дотор нэг л сонин мэдрэмж төрүүлсэн ч тэд ихэндээ тоосонгүй. Гэвч гадаах камерын бичлэгийг шалгасан даруйд тэдний бодол бүрэн өөрчлөгдөнө. Yeah, I heard the bell. Did you move the bell at all, Olivia? Huh? Did you move the bell? No? I heard the bells ring. Бичлэг дээр хинч хаалганы бариул түрээгүй, хинч ойртож ирээгүй нь тодхон харагдана. Гэхдээ хонх яг л ямар нэгэн хүчтэй зүйл хүрсэн мэт хүчтэй жингэж байв. Хинч байх ёсгүй байхад яг л ямар нэгэн зүйл орж ирэхийг оролцсон мэт. Зарим хүмүүс ийм төрлийн хонхыг вич бэс хэмээн нэрлэдэг. Энэ нь муу ёрийн энергийг үргэж гэр орныг хамгаалдаг хэмээх домтой. Тэр үүрэг нь яг энэ мөчөд биелсэн байж ч мэднэ. Гэхдээ хонхыг дуургасан тэр зүйл яг юу байсан юм бол тэдний гэрлэн үнэхээр ямар нэгэн хүч нэвтрэхийг оролцсон уу эсвэл тайлбарлахдахын аргагүй тохиолдол байв уу? Нэгэн орой галын ослын дараа нэгэн залуу ойролцоох байрны дэргэд бичлэг хийж байв. Тэр галын аюулыг хяналтад авсан хэмээн итгэлтэй байсан ч яг тухайн барилгын дэргэд зогсоод камерын дурангаар харж байхад цонхон дээр нэгэн хачирхалтай дүр гинэт харагджээ. Тэр үедээ тэр түүнийг анзаарсангүй. Харин бичлэгийг хожим дахин үзэхэд яг тэр цонхны ард хэн нэгний дүр харагдаж байв. Хөдөлгөөнгүй гадагшаа ширтсэн шиг яг л түүнийг ажиглаж байгаа мэт. Энэ дүр бараг л хөдөлсөнгүй. Харин бичлэгийн сүүлдэл гинэт толгоогоо бага зэрэг хөдөлгөж буй мэт ажиглагдана.
Үзэгчдийн олонх нь энэ дүрийг хэн нэгэн үлдсэн хүн гэж тамагсан ч тухайн байранд гал гарсны дараа хинч байх ёсгүй байжээ. Галын аюул донд тэр байшин дотор хинч үлдэх боломжгүй. Гэвч энэ дүр яг л мэдрэмжгүй хүний бус мэд хөдөлгөөнгүй зогсож байжээ. Хэрв үнэхээр хүн байсан бол яагаад тэр гал донд тайван зогсож байсан юм бэ? Хэрв хүн биш байсан бол бид яг юуг дурандаа болгосон хэрэг вэ? Шинэ оройн цагаар нэгэн гэр бүлийн хүүхэд орондоо тоглоно хэвтэж байв. Цаг оройтсан ч тэр унтахгүй орон дээрээ хөдөлж чимээгүйхэн тоглосоор гэтэл гинэт тэр босож өрөөний хаалга руу ширчээ. Яг тэр мөчөд камерын бичлэгт нэгэн жигтэй дуу бичигдсэн байна. Дуу нь яг хүн шиг биш, нэг л юр босын хоолойн гүн айдас төрүүлнэ. Хүүхдийн ээж галтгаан байсан бөгөөд энийг анзаараагүй ажээ. Харин бичлэгийг дахин үзэх үед тэр яг энэ зүйлийг мэдэрсэн байна. Энэ хоолой хүнийх биш ажээ. Энэ дуу ямар нэгэн зүйл хаалганы цаанаас хэлж буй мэт бүр тодруулбал намайг оруулаач гэж байгаа юм шиг. Хоолой дуусах мөчөд өрөөний хаалга өөрөө сэмхэн онгодог. Үүнийг эцэг их ногт анзаараагүй ч камер бүх зүйлийг бичиж үлдээжээ. Энэ хоолой, энэ ангоосон хаалга зүгээр нэг тохиолдол байсан уу? Эсвэл үнэхээр тэдний гэрт өөр нэгэн хүчин зүйл оршин байгаа юм биш үү? Нэгэн эр хуучны байшинд ганцаараа амьдардаг байв. Байшин нь нам гүмж, шөндөө дээврээс төрөл бүрийн чимээ гардаг болжээ. Анхандаа тэр дээрийг хуучин байшингийн энгийн дуунууд гэж бодсон ч шөнө бүр чимээ улам ихсэж эргэлзээ төрүүлж эхэлсэн байна. Тиймээс тэр нэгэн орой гарч хідэнгээ барин дээврийн хүн дээрөө гарахаар шийджээ. Эхэндээ бүх зүйлс нам гүн байв. Тэр чимээ гарч исэн зүг рүү ойртон очтол гинэт нэгэн тавилга хүчтэй савж өөрөө унсан байв. Айсандаа тэр камера гэрлээ хаяад тэр чигтээ зүгтаажээ. Тэр мөчөөс хойш байшиндаа үлдэлгүй найзындаа төр оршин сууж эхэлсэн байв. Тэр болон түүний найз зайлшаалсан энэ байшинд ямар нэгэн зүйл байгаа гэдэгт санал нийлдэг аж. Аз болж тэр аимшигт мөч бүхэлдээ камерын дуранд үлдсэн байна. Хэрвээ тэр дээврийн хүндэд хинч байгаагүй юм бол тэр тавилгыг яг юу хөдөлгсөн юм бол та бүхэн юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй.